Welcome, dear students and teachers. We're ready to share a summary of the adventures we told you about. Thank you. Миний хувьд сургуулийн маань сурагчид ямар нэгэн хэлцээ уралдаанд гомдолтой оролцоод сургуулийнхаа нэрийг гаргах мэдээж тусам баяр хөөрөлтөөр дээрээс яг гэдэг асуултынхаа тийм мэдээж чадвар багш одоо бидний тийм зүйлийг үнэлж байгаа юм. Тэгэхээр ажилтаа тэгэхээр одоо амжилттай сурагчид олон мянган сургуулийн маань бидний үйл ажиллагаа өөртөө явуулж байна гэж хэлж байна. Сүртэй. Гүү зүгээр яв би дундаас насаас авч. What kind of students is the most challenging way to За хүүхдүүдийн тэн хэмжээгээр мэдээж хүүхдүүдийн гаргаж хүүхдүүдээр болохоор зэрэг юм уу идэх оролцоо тэгээд аливаа хандах одоо хандлаар идэх оролцоо тэгээд бүхий л одоо тэр юм уу хандлага төлөвшдгийн тал дээр бол мэдээж бүхий л эмзэглэж түүнийг засан заалгатай зөв чиглүүлэх, зөв төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхийг тутал бид нар ингэж ажиллаж байгаа шүү дээ тийм. Тэгээд сурагчдын хувьд ер нь бол яг одоо нэг сурах зорилгоо өөрсдөө зорилгыг тодорхойлохгүй тийм хичээлдээ итгэх муутай одоо дээрэс нь үеийн дэглэлт ялгарлан гадуурхалтайг одоо бий болгох за тэгээд бусад одоо төрлийн ямар нэг мэдээж одоо журмаас авсан одоо нэг мөнгө үзүүлэхэд бол мэдээж эмзэглэж явдаг. Гэхдээ харьцангуй манай сургуулийн хүүхдүүдийн хувьд бол ерөнхийдөө бас нэг төлөвшөл сайтай. Тийм хүүхдүүд байгаа. What is the biggest difficulty or career in your work? If you manage caring and unhealthy work Тийм зарим үед мэдээж хүний юм чинь гэж жоохон стресс юм гэдэг. Гэхдээ Thank you. Миний хувьд одоо сургуулийн маань сурагчид ямар нэгэн тэмцээн уралдаанд амжилттай оролцоод сургуулийнхаа нэрийг гаргах гэдэг мэдээж маш том баяр баясгалан төрнө. Мөн дээрээс нь одоо тэр тухайн сурагчдаараа бахархаж байна гэсэн үг. За яагаад гэвэл зэрэг сургуулийнхаа одоо тэр нэг мэдлэг чадвар олгох тэгээд хүмүүжил төлөвшөлтийг зориулсан одоо to something, but then you're up to something. If you manage caring and unhealthy work or stress. Тийм зарим үед одоо мэдээж хүн юм чинь нэг жоохон стресс юм хөлөг бас шүү дээ. Гэхдээ хөлөө стресс өөрөө яаж чөлөөлөх юм өөрөө яаж гэдэг сэтгэлгээ өөрсдөө тэгэх хэрэгтэй. Тийм учраас хэдийх одоо юм стресс гэдэг тийм зүйл байна. Ямар нэгэн байдлаар ингээд юм асуудалд тулгарсан үед дээр их хөвчлээ одоо ганцаараа байхыг хэлээд үздэг. Тэгээд санс өөрийгөө